Боловсрол шинжилгээ ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насан Баярыг студидд урьж ирүүлээд танд орой мэдрэгэй. Орой минь. Тэгэхээр энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтанд нэмэлт журам орсон гэсэн энэ талаараа мэдээлэл өгөх үү? Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын явагдах журам бол өмнөх уламжлалт байдлаар гол явагдана. Ан дээр хамгийн гол зүйл юу гол нэмэлтээр орж ирсэн зүйл юу гэхээр 2013 оны 2 сарын 2-ны өдөр гарсан засгийн газрын 37 дугаар тогтоол гэж байгаа. Энэ тогтоолын дагуу ерхий боловсролын сургууль төгсөгч болоод ихтэй сургуулийн эсэгчд бол Монгол хэл хвчгийн шалгалтыг заавал өгөхийн засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энийн хэрэгжит бол энэ харин 2013-аас 14 оны хичээл жилээс эхэлж байна. Энэ утгаараа Монгол хэл хвчгийн шалгалт өгж иж эсэлтийн ерхий шалгалт өгөх эрхийг нээгдэх юм. Мөн өнөхөр энэ жилийн хувьд бас нэг онцлог зүйл юу болж байна вэ гэхээр эсэлтийн ерхий шалгалтанд 400-аас дээш оноо авч иж цаашаа ихтэй сургуульд эсэх эрх нь нэгтгэх. Тэгэхээр Монгол хэл хвчгийн шалгалт гэдэг бол юу тодорхойлох вэ гэхээр цаашдаа ихтэй боловсрол эзэмшиж байгаа бол тухайн хүний үдээд боловсрол эзэмшиж байгаа бол ерөөсөн Монгол хэлний чадвар гэдэг бол суурь чадамж байж байгаа хэвээр. Тэр суурь чадамж нь хангагдсан тохиолдолд дараагийн боловсролын шатны боловсрол эзэмших эрх нэгднэ гэсэн энэ утгаараа бол явж байгаа. Тэгэхээр энэ жилийн онцлог бол анхны удаа энэ шалгалт явагдаж байгаа учраас энд ямар нэгэн босго оноо шинэ тэдээсээ авч иж энэ хүн орно гэдэг босго оноо тавигдахгүй. Гэхдээ хүн болгон заавал Монгол хэл хвчгийн шалгалтаа өгөөд төвшигийн тогтоож байгаа гэсэн. Эсэлтийн ерхий шалгалтанд орно. Энэний дараагийн хичээл жилээс бол бид нэр Монгол хэл хвчгийн шалгалтыг бол босго оноотой тодорхойлсон шилжилтүүдийг бол эх хичээл жилээс хэрэгжүүлнэ гэж зорж байгаа. Тэгэхээр хувийн ихтэй сургуулиудын асуудал яригддаг л да ямар асуудал вэ гэхээр сургуулийн чанар энэ хувийн ихтэй сургуулиудын сургуулийн чанарт боловсрол шинжилгээ ухааны яамнаас хэрхэн анхаардаг вэ? Жишээ нь ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүд муу дүн аваад тэр гоч дүнд нь хүрэхгүй байх жишээ нь тэгвэл мөнгөний үүднээс тэр хувийн ихтэй сургуулиуд ямар ч хамаагүй сурлагатай хүүхдийг сургуульд эсвүүлэхээ боддог. Энэ тал дээр та Тэгэхээр нэгдүгээрт бол төрийн болон төрийн бүс өмчийн ихтэй сургуулиудын хувьд бол энийн сайн муу гэж заавал тий хувийн сургуулиуд муу ч юм уу сайн гэдэг зүйл биш л тий. Тухайн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хариуцлагатай холбоотой олон зүйл шалтгаалж байгаа. Тэгэхдээ цаашдаа бол бид нар энэ дээд боловсролын салбарт чанарын шинжилгээ хийнэ гэдэг бол бүх салбарын хөгжлийн үндэс учраас эхний ээлжинд бид нар шаардлага хангасан эсэгчтэй авдаг болёо гэдэг өнгөрсөн 2012-аас 13 оны хичээлийн жилд бол сануулж энэ өнгөрсөн жилийн 9 сарын 1-нд ихсэн эсэгчдийг бол тухайн сургууль өөрсдөө эстэйгөө журмыг заавал мөрдөвч. Эстийн журам дээр босго оноо өөрсдөө сургуулийн түвшинд гаргаа гэдэг эхний алхам шаардлага тавьсан. Энэ жилээс бол бид нэр нийтээрээ 400-аас дээш оноо авсан эсэгчдийг л эсвүүлэх хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьж байна л да. Ингээд цаашлаад бид нэр ялангуяа тавигдах шаардлага, тухайн сургуульд эрхэлж байгаа байгууллагын хөтөлбөр тавигдах шаардлага, олон улсын магадлалын идэвхжүүлгээд үе шаттайгаар бол чанартай байх шаардлагыг бол тасралтгүй алхам болгомоор хэрэгжүүлнэ. Энд дээр бол мэдээж манай дээд боловсролын байгууллагын төрийн болон төрийн өмчийн сургуулиуд бол тасралтгүй хөтөлбөрөө сайжруулах, багш нараас чадахжуулах тий материалыг бааз лаборатори сурах хүчийг энэ бүхэл зүйлийг хөгжүүлэх гэдэг энэ хөгжлийнхөө үйл явцад бол бодиттой явж байна л да. Тэгэхээр цаашлаад бол бид нар эсэгч цаашлаад хөтөлбөр тавигдах шаардлага тухайн сургуулийн чадамж гэдэг магадлалын идэвхжүүлэгдэх гол зүйлүүдээ бол бид нар дээд боловсролын хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулах бусад зүйлүүдээр бол бид нар зохицуулаад алхам шийдэд явна гэж харж байна. Та сая хэллээ л дээ 400 оноо. Тэгэхээр энэхүү 400 оноог давж чадахгүй хүүхдүүд яах вэ? Ерөнхий боловсролын сургуулийн төгссөн тэгсэн мөртлөө энэ 400 оноог давж чадахгүй хүүхдүүд сургууль завсардна гэж ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр энэ талаар ямар арга хэмжээ? Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийг төгсөж байгаа тий энэ хүүхдүүд бол сургууль завсралттай гэдэг бол утга биш л тий. Ялангуяа Монгол Улсын хууль тогтоомжинд бол суурь боловсролыг бол төр заавал эзэмшүүлнэ гэдэг. Энэ суурь боловсролын төвшөндөл сургууль завсралттай гэдэг зүйл яригдах. Энэс цаашаа бол бүрэн дүн боловсролоо эзэмшээд цаашдаа тэр хүний хувьд шаардлага хангаж иж дараагийн шатны боловсролоо эзэмших юм үүрэгтэй. Нөгөө талаасаа бол юу гэхээр бид нэр тий энэ жил шаардлага хангаагүй бол 1 жил бэлдэж байгаа дахиад тэр хөлстэй хэрэг шалгалтаа өгөөд шаардлага хангасан үедээ бол эсэх боломжтой. Цаашлаад бид нар дээд боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдэж байна л да. Энэ дээр бол юу гэхээр хичээлийн жилийг ганцхан 9 сарын 1-нд эхлээд ингээ бүтэн жил хүлээдэг биш. Хичээлийн жилийг 2 тий намар бас өвөл хичээлийн жил эхэлдэг. Тэгээ намар орж чадаагүй бол өвөл бас орж болдог. Энэ боломжийг нээхээр бас бид нар бэлтгэл хийж байна. Гэхдээ эцэгчүүч байна уу, тухайн суралцагч байна уу, өөрөө дараагийн шатанд суралцах боломжтой суурьтай болж иж дараагийн төвчний боловсролын эзэмшихээр эрхээ олж авдаг. Энэ зарчимд бол заавал шаардлага хангаж иж өөрөө бас суралцдаг болдог. Энэ зарчмыг л бид нар цаашаа мөрдөж явал хин хиндэ те сургаж байгаадаа ч суралцж байгаа аль талдаа ач холбогдолтой гол зүйл байгаа юм л да. Тэгэхээр боловсролын салбарын хувьд энэ жил Монгол Улсын боловсролын үнэлгээг тогтооно гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ миний хувьд бол том ахиц болж ил л да. Энэ талаар та мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нэр Монгол хэл хвчгийн нэгдсэн шалгалтууд авч чадрын тодорхойлдог болж байна. Ихтэй сургуульд элсэхтэй
тодорхой босго оноотой болж байна. 3 дугаарх зүйл юу гэхээр одоо боловсролын төвшин бүрдээ боловсролынхоо чанарыг бид нар үнэлдэг болж байна. Бага, суур, бүрэн дүнд. Энэ жил бол бид нар бага, суур боловсролын төвшөнд төврийн аргаар 21.9 төгрөгийн хэмжээнд бол чанараа үнэлнэ гэж байгаа. Энэ дээр бол бага боловсролд болоод дунд боловсролын хэмжээнд аваад үзэх юм бол байгалийн ухаан, нийгмийн ухаан, математик, монгол хэл гэсэн энэ зүйлүүд дээр бол чанараа бид нар яаж хэрхэн үнэлэх вэ гэхээр хэрэглээний чадвараар нь. Тэр хүн байгалийн ухааны одоо чиглэлээр манай хүүхдүүд суралцж байгаа бол энийг хэрхэн амьдралдаа хэрэглэх чадвар байгаа юм бэ? Монгол их хэлний чадвар агуул тэр уншаад буулгаж унснаа ойлгож байгаа чадвар хэрэм бэ гэдэг. Ялангуяа энэ боловсрал гэдэг бол тухайн хүний амьдралыг чанартай болгож, ирээдүйн амьдралыг баталгаатай болгох гэж бид нар боловсралыг эзэмшүүлж байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бид нар чанараа үнэлээд Монгол улсын хэмжээнд сумын сургууль сурж гэнэ үү, захын ороо сурж гэнэ үү, төвийн сургууль сурж гэнэ үү, тэрний цаана хүн хөгжиж, хүний ирээдүйн амьдралын баталгаа явагдаж байгаа учраас тийм чанарын ялгаа байх ёсгүй. Тийм учраас бид нар сум байна уу, аймаг хаана одоо чанарын асуудал байна. Тэнд нь дараагийн багшийн мэрэгжилтэд дэвшүүлэх, тэнтэй холбоотой арга зүй технологи, орчин нөхцөл асар олон зүйлийг дараагийн бодлогын шийдэл мэрэгжлийн арга зүй удирдлагаар хангах энэ бүх зүйлийнхаа үндслэл болгож нэгсний судалгааны болоод чанарын үнэлгээг бид нар энэ жилээс авч эхэлнэ гэж харж байгаа. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтанд одоо Монгол хэл бичгийн шалгалтыг авахар тогтлоо. Тэгвэл одоо энэ бага наснаасаа одоо цэцэрлэгээс сургуульд элсэж байгаа энэ хүүхдүүдэд одоо монгол хэлийг хэрхэн заах энэ одоо арга зүг хэрэг яаж тогтоох вэ? Одоо ерөнхий боловсролын сургууль ихэвчлэн англи хэлээр дагнадаг шүү дээ, тийм ээ. За англи хэлийг одоо төлхөө үзүүлдэг. Зарим хүүхдүүд бол одоо ерөөсөө англи хэлээрээ өссөн. За монгол хэлийг ерөөсөө мэдэхгүй байх жишээ нь. Тэгэхээр энэ хүүхдүүд дээр яаж анхаарал хандуулж ажиллах? Тэгэхээр энд бол одоо ерөнхий боловсролын сургуульд бол тэ 1-ээс 11 цаашлаа 1-ээс 12 дугаар ангид бол бүх ангид бол эхлэлний хичээл болно тэ. Эхлэлний хичээл нь өөрөө одоо уран зохиолын хичээлтэйгээ энэ бүхэл зүйлээр бол тасралтгүй олгогддог. Энд бол нийт одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд 5%-ийг л төрийн бус өмчийн одоо ерөнхий боловсролын сургуулиуд эзэлж байгаа. Тэр дотроо цөөхөн сургуулиуд одоо англи хэлний гүнзгийрийн сургуультай ч одоо тэгэхээр англи хэлний гүнзгийрийн сургуультай цаашдаа бол бид нэр монгол хэл заах уу? Монгол улсын газар нутагтэр үйл ажиллагаа явуулж байгаа бүх одоо тий этгээд хуулийн этгээд болж боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол улсын хууль тогтоомжийг даах хэрэгтэй. Тэгээд бид нэр цаашдаа бол бага боловсролд бол монгол их хэлний чадвар ийм байх хэрэгтэй гэдэг тэр одоо шалгуур үзүүлэлттэй стандартыг зарлан тий тэрийг хангасан байх хэрэгтэй гэдэг зүйл. Хэрэг хангаагүй тохиолдолд тухайн одоо боловсролын үйл ажиллагаа явуулах эрхтэй цоос шүүрэлтэнд ярих ийм зүйлрүү бол бид нар цаашдаа орно. Тийм учраас монгол хүүхдийг монгол хүүхд боловсрол олгож байгаа бол заашгүй их хэлний чадвар гэдэг бол тэр хүний суурь чадамж байж байгаа. Тэгжээ цаашдаа тий монгол болоод улсад дэлхийд одоо ажиллаж амьдрах тэр хүн болох учраас мэдээж гадаад хэл бол байх ёстой. Гэхдээ суурь чадамж нь бол их хэлний чадвар гэдэг бол тэрийг их хэлний чадварыг олгож байгаа гэж ойлгож байна. Тийм Монгол улсын хэмжээнд тавих ёстой маш чухал бодлогын гол үзүүлэлт байх ёстой. За би танаас товчгоод ганц асуултын хариултыг авъя. Тэгэхээр одоо англи хэлний гүнзгийрсэн сургуультай сургуулиуд англи хэлээ заахаас гадна одоо гол үндэс болох монгол хэлийг зааж байгаа юм. Их хэлний чадварыг заавал зааж байгаа. Энэ бол Монгол улсын тий одоо тухайн хичээлийн хөтөлбөр батлагдсан хөтөлбөр байна. Хөтөлбөр дээр хэдэн цагийн хичээл болоод ямар сэдв үзэх ёстой. Тэр бүхийг заавал үзэх ёстой. Энэ бол одоо сургуулийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа явуулж байгаа тэр хүмүүсийн үүрэгчтэй үндсэн үүрэг. Тэрийг бол заавал зааж тухайн хүүхдүүдийн тэр олж авах ёстой мэдлэг чадварыг бол эзэмшүүлэх үүрэгтэй. Заахгүй байгаа гэж ойлгож болох уу? Заах ёстой. Зааж байгаа. Тэгэхээр тэр чанарын хувьд тухайн сургуулийн хувьд янз янзын нөхцөл байдал, хариуцлагагүй байдал гарахыг тэр бол үндэслэл бас тодорхой хэмжээнд байж болно. Гэхдээ энэ бол Монгол улсын одоо тийм боловсрол шалгууны яамнаас хөтөлбөр төлгөө бүх зүйлийг бол олбосон болж байгаа. Тэрийг бол мөрдөх үүрэгтэй. Баярлалаа танд. Тэгэхээр үзэгчдээ би та бүхэнд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн зочны ярилцлагын цагийг хүргэлээ. За өнөөдрийн зочны ярилцлагын цагт маань боловсрол шинжилгээ ухааны яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насан Баяр оролцлоо.